Сайн бацгаана охтуудаа. За энэ бичлэгийг монголоор орчуулад өгөөч гэсэн хүмүүс зөндөө байсан болохоор би өнөөдөр монголоор тайлбарлаж оруулъя гэж бодлоо. За тэгээд би крем бүх одоо мейкап одоо нүүрнийхээ мейкапыг хийсэн байгаа. Тэгээд хөмсгөнөөс эхэлж байгаа. За би хөмсгөө будахдаа Анастасиагийн жел будаг хэрэглэж байгаа. Тэгээд жэлээ хөмсгөнийхөө голоос эхлээд сүүлийн дураад тэгээд баг багаар урагшлагтаа уусгаад тэгээд нэмж будаг авахгүйгээр багсан дээрээ байгаа будгаараа сайн уусгаж өгөх юм аа. За тэгээд нүдний primer бол Urban Decay Primer Potion гэсэн тэн тавихаа өмнө би нүдэн дээр тавьж байгаа. Тэгээд энэ Too Faced-ийн Chocolate Bar-ыг хэрэгтэй хэрэглэнэ. Хамгийн түрүүнд энэ цайвар өнгөөр нүдэн дээрээ маш жигдхэн тавьж өгнө. Энэ нь дараа нь бараа өнгийг уусгаж өгөхөд тусалдаг байгаа. За тэгээд дараагийн өнгө маань энэ баг зэргийн саатай шаргал өнгийн байгаа би яг ядам хуруунд дээрээ аваад ядам хуруугаараа бас сайн жигдхэн уусгаж өгнө нүдэн дээрээ. За тэгээд дараагийн өнгө маань бол энэ ямар ч саа авахгүй ийм боронг байгаа. Ийм шоколадын боронг. Энэ шоколадын боронгийг би дунд зэргийн багсан дээр аваад ихэнхдээ нүднийхээ төгсгөлд ийм гурвалжин хэлбэртэй тэгээд дээшээгээ уусгаж өгсөн маягтай түрхэж өгч байгаа. Тэгээд яг саяныхаа боронгийг энэ арай нарийнхан багсан дээр аваад нүднийхээ доод талд хэсэгт дээдл доотлол хоёроо холбож өгсөн маягаар тавьж өгнө. Тэгээд иймэрхүү смоки нүд будахдаа аль болох сайн уусгаж өгөөрэй. За дараагийн өнгө бол энэ алтан өнгө байгаа. Энэ алтан өнгийг нүднийхээ энэ уг дотор хэсэгт highlighter болгож хэрэглэж байгаамаа. За энэ Face Shop-ийн цагаан өнгийн саад заавал төрхөх албагүй. Гэхдээ би яг энэ нүднийхээ угд яг тэр алтан өнгө тавьсан хэсэгтээ давхарлаж тавьж өгч байгаа. За дараагийн өнгө бол буцаад энэ саагүй цагаан өнгөө аваад хөмсгөнийхөө доод талд баг зэрэг одоо гэрэл нэмж өгөх гэх юм уу, эсвэл одоо хөмсгөө баг зэргийн өргөж өгсөн болгож харагдуулахын тулд за контур тавихаас өмнө сормосоо эргүүлж өгж байгаа. За тэгээд миний энэ хэрэгжилж байгаа харандаа нь өөрийгөө үзүүрлдэг таглаанда тийм үзүүрлэгчтэй тийм харандаа байгаа. За контур тавихтаа эхлээд одоо сормооснаасаа эхэлж зураад тэгээд би нүдээ баг зэргийн урт болгож харагдуулах дуртай. Тийм болохоор баг зэрэг нүднийхээ үзүүрийг татсан маягтай. Тэгээ нэлээд зузаан тавьж өгж байгаа. Гэхдээ нүдээ яг зүгээр урдаас харахаар нэг тийм зузаан харагдахгүй. За энэ харандаа нь таглагийн хэрглэж дуусчаад таглаад буцаагаад онгойлгоход өөрийгөө ийм үзүүртэй болгоцсон байдаг харандаа юм аа. За хамгийн сүүлийн өнгө нь бараан өнгө байгаа. Яг хар бол биш, гэхдээ ийм саарл ногоон өнгө байгаа. Энийг нүднийхээ доод талд баг зэрэг одоо smoky болгож харагдуулахын тулд ихэнх охтууд нүднийхээ доод талд хар контур зурдаг байгаа. Тэр нь нүдийг их жижигхэн харагдуулдаг. Тийм болохоор баг зэргийн өөр өнгө хэрэглэж байгаарай. За тэгээд сормосны будаг бол энэ L'Oreal-ийн Telescopic тэгээд усны хамгаалттайгаа. Ер нь Аз хүмүүсийн сормос усны хамгаалттай сормос их тохирдог юм аа. За би хэмэл сормос наахта хөмсөг зулгаадаг юм хавчуураар эхлээд гол биеийг нь нагаад тэгээд төгсгөлөөс нь татаад тэгээ нүднийхээ угт наадаг байгаа. Хэрвээ хэмэл сормос наахад хэцүү байвал яг энэ гурван дарааллаар наагаад үзээрэй. Эхлээд биеийг наагаад яг нүднийхээ голд наагаад тэгээд гаднах үзүүрээс нь татаад тэгээд угт нь наавал илүү амархан байд юм аа.
За тэгээд энэ шингэн контроор би хиймэл сормосоо нүдтэйгээ холбож өгч байгаа. За энэ доотлын сормостой L'Oreal-ийн Double Extend гэсэн сормосны будаг байгаа. Энэ цагаан эхэлж түрхээд энэ нь болохоор сормосыг арай өртгөн урт болгодог. Тэгээд дээрэс нь хараар будах хэрэгтэй. За хацар өнгөлөгч бол NYX-ийн Peach гэсэн өнгө байгаа. Энэ нь ягаан, тэгтээ жоохон бор холцтой ягаан өнгө байгаа. За хамар өндөрсөхэд би ер нь дандаа энэ өнгийг хэрэгэлдэг. Ямар ч саагүй жоохон саарл туяатай тийм бор өнгө байгаа. Энийг би одоо багсаараа тэгээд гараараа уусгаж өгнө. За би өнөөдөр уруулаа нэлээд тод улаан өнгөөр будж байгаа учраас эхлээд уруулаа хүрээлж өгж байгаа. Энэ нь одоо будгийг одоо урсгахгүй тэгээд удаан тогтооно. За уруулын будаг бол NYX-ийн 511 гэсэн нэлээд цэнхэр туяатай улаан өнгө байгаа. За хэрвээ уруулч нь одоо нэг талтаа дали ч юм уу тийм болвол тэрийг багсаар ингээд янзалж болно. За тэгээ шүдэндээ уруулын будаг наалцсан байна уугүй юу гэж шалгаад тэгээд энэ будалд бол ингээд дуусаа. Миний бичлэгийг үздэг бүх охтуудаа бүх залуучуудаа маш их баярлалаа. Дараагийн бичлэгээ удахгүй оруулах болно. Тэгээд дараагийн видеон дээр уулзцгаая. Баяр таа.